John of God гэж та нар юу н сонсч ирсэн үү? Энэ хүний талаар саяхан олж мэдсэндээ би бол бүр маш их гайхсан. Миний одоо уншиж ирсэн түүхүүдээс хамгийн баг юм аимшигын сэжгийн түүхүүдийн нэг бол энэ байж магадгүй гэж бодсон. Бразил тэгээд Америк даяар энэ хүний талаар бол маш их шүүгчээсэн. Бүр деталь хэсгүүд нь бүр үнэхээр сэжгийн байсан. Ядчихад зарим бичлэгүүдийг нь олоод харсан чинь ингээд дотор муухаараад бүтнээр нь бол үзэж чадахгүй юм билээ. Нүдэн ингээд хутгаар зүсээд хамарлуун төмөр юм тийм юм чихээд тэр нь бол энэ хүний одоо эмчилгээнийх нь нэг арга гэсэн байсан. Тэгчээд ерөөсөө хүчин намдагч энэ төр хэрэгэлдэхгүй, ангаахын ямар ч цөөр мэдлэг байхгүй, зүгээр л ингээд өөрийгөө бурхны элч гэж зарлаад маш олон хүнийг хохироосон нэг сэжгийн одоо ловирчин өгний талаар та бүхэнд одоо ярьж өгье. За ийм аимшигын хүн дээр яагаад хүмүүс одоо очиод ирснийг, яагаад итгэж ирснийг, тэр байтугай опера хүртэл энэ хүнээс сурвалжлага аваад нэвтрүүлэг хийжсэн гэдгийг яриад дуусах үеэр та нар ойлгох бах. За ингээд хэдүүлээ шууд гол яриа руугаа орцгоё. Joao da Serra da Faria буюу өнөөдрийн одоо яригдж байгаа энэ John of God. За монголоор бол бурхны John гэдэг хочтой хүн 1942 онд Бразилд нэг тариачин айлд төрсөн юм байна. За ам бүл болохоор долуулаа ах トゥ гээд 5 хүүхэдтэй нэлээд тарчиг ядуу айлд өссөн юм байна. Тийм болохоор бурхны John маань гэр бүлдээ туслахын тулд баг сургуулаач дүүргэж чадаагүй гарсан юм билээ. Тэднийх бол байнга одоо юм өлсгөлэн байдаг. За тариа тарьдаг болохоор хөрсөн ингээд хатаад хуурайших үеэр бол байдал нь улам бүр хэцүүддэг. Тэгээ багасаа л ер нь бурхны John ингэж одоо ахиж тарчиг ядуу амьдрахгүй гэсэн бодол толгойд нь суудсан байсан. Тэгээ эрдэм мэдлэг энэ хүн бол хөөхий оронд өөрийн одоо хариултаа шашны үзлээс хайж эхэлсэн. Тэр өөртөө эсгэн настай байх үедээ өөртөө онцгой зүйл мэдэрсэн гэж бол ярьдаг. За тэр нь юу байсан бэ гэсэн чинь бурхны John өөрийгөө бурхнаас илгээгдсэн эмчлэгч, Соломон хааны элч, хүмүүсийг эдгэж эзний үгийг түгээдэг хүн болно гэж энэндээ бол өөртөө итгэж хэлсэн байна. Гэхдээ яг бодит амьдрал дээр энэ хүн бол хуурамч бас ямар ч үндэслэлгүй эмчилгээ сурталчилж пласибо эм зардаг ловирчин болж хувирсан. За тэр бол ядуу бас эмзэг байдалтай байгаа хүмүүсийг хуураад тэднийг улам зовлон дунгааж дараагийнхаа зовлонд нэрвэгдсэн суурин руу явах маягаар мөнгийг нь мөлждөг байсан юм байна. За тэр бол анхныхаа эмчилгээг 16 настайдаа хийж эхэлсэн гэж яригддаг. За ингэснээрээ бүрэн утгаараа бол бурхны зарц болох зам руугаа орсон гэж ичихчгүй хүмүүст хэлдэг байсан юм. За тэр үеэр бурхны John Бразилийн төв хэсэгт байдаг Абажониа гэд хотод өөрийнхөө эмнэлгийг бол нээсэн. За энэ хот нь бол дид бүтэц муутай, сургууль цөөхөнтэй, эмнэлэг огт байдаггүй тийм хот байсан юм байна. Тэгэхээр боловсролд одоо тэгээд эрүүл мэндийн үйлчилгээ дутагдaltaй бас евангелист шашин өргөн тархсан ийм газар нутгуудаар шашинд суурилсан эмнэлэг нээх нь бол түүний хувьд төгс боломж болж чадсан. За ингээд цаг хугацаа өнгөрөх тусмаа Абажониа хот руу бурхны John-ыг зорж олон хүмүүс бол шавдаг болж эхэлсэн. За хамгийн гол нь энэ хүн ядуу хотод эмнэлэг байгуулсан нь ашиг энтер олох гэж юусоо биш, надтай уулзахад үн төлбөргүй, надаас эмчилгээ авахын тулд зөвхөн надтай л уулзах ёстой. Үзүүлэхэд үнгүй мөртлөө эмчилгээ нь бол нэлээд өндөр төлбөртэй одоо нэлээд үнэтэй байсан юм байна. За тэгээд сүнслэг эдгээгч бурхны John өөрийгөө 30 гаруй сүнс түүний биед нь ороод гар хөлийг нь удирдаад хүний биеийн дэх өвчнийг нь олоод дараа нь хамарлуун хутга зоох, нүдийг нь одоо хусах, хутгаар махыг нь зүсэх, за бүр хайч хоолоор нь чихдэг байсан байгаа. Урд нь бас та бүхэнд хэлжсэн энэ бүгдийг тэр бол ямар ч мэдээ алдуулагчгүйгээр зүгээр л одоо сандал дээр суулгаж хоош нь гидээлгэж агаад хийдэг байсан. Тэгээ бас ариун цэврээ одоо энэ үйлдэлүүдээ хийж авах үеэрээ сахиж байгаа хэсэг нь бол тодорхойгүй. Тэгчээд яг энэ аимшигын яргалж хийсэн үйлдэлүүд нь үнгүй энэ төр угаасаа биш байсан. За нэг удаагийн эмчилгээнд дор хаяж бол $200 дээш үнэтэй байсан. За тэгээд өөр хотуудаар очиж энэ эмчилгээгээ хийхдээ үнийн дүнгээ $750 хүртэл өсгөж хэлдэг байсан юм байна. Хүмүүсийг та яаж идгээдэг вэ гэж асуусан чинь би хүнийг харах үед хэрвээ тэр хүн өвчтөй байх юм бол сүнснүүд миний бие рүү орж ирээд биеийг маань эзэмддэг. Тэгээд тэд нар миний гарыг удирдах юу хийх ёстойг зааж өгдгөө гэж ярьсан байдаг. Тэгснээ цус гарахаараа дотор нь муухай орогдог, агуулах гад хэцүү байдаг гэж ярьснаа. Ирсэн хүмүүсийн идээтэй шарахыг нь зүсэж байгаа бичлэгийг нь өөрт нь үзүүлэхээр би биш миний биед орсон сүнснүүдийн хийсэн үйлдэл гэж энийгээ тайлбарладаг байсан. За нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр бурхны John өөрийгөө
эмч гэж бол хизээч зарлж байгаагүй бас овооштой гэж утсан. Угаасаа өөрт нь ингээд ямар ч та эмнэлгийн лиценз, сургалтын сертификат энэ төр бол байхгүй гэдгийг бардам хийлдэг. За өөрийгөө зүгээр л ингээд жирийн хүн энэ дэлхий дээрх бусадтай л адилхан нэг амьтан яг л чам шиг ажилсаг тариачин гэж даруйхнаар тайлбарладаг байсан. Гэхдээ энэ ажилсаг хүн бол жилд 40 сая $40 ашиг олдог. Пласибо эм зардаг байсан. За пласибо гэдгийг мэддэггүй хүмүүст нь гэлс одоо ингээд тайлбарлаад өгчээ. За ямар нэг зүйлийг за өнөөдрийн жишээн дээр гэх юм бол зүгээр нэг савтай одоо цэвэр ус байлаа гэж бодъё. Тэрийг хин нэгэнд энэ ус зүгээр нэг ус ерөөсөө биш, уухаар биеийн завирчин идэгдэг, нойр сэргээдэг гэх мэтээр худлаа яриад хин нэгэнд өгчлөө гэж бодъё. За нөгөө уухч байгаа хүн нь тэр зүйлдээ чин сэтгэлээсээ итгээд тэрийг нь одоо ингээд уусан чинь үнэхээр завирн дажгүй болоод нойр нь сэргээд эхэлдэг. За яг үнэндээ зүгээр л нэг жирийн ус хүн болгоныг эдгээгээд ч юм уу нойр сэргээгээл ингээд алаад исэн юм бол угаасаа байхгүй. За ууж байгаа хүн нь болохоор маш их итгэсэн болохоор өөрийнх нь тэр сэтгэл зүй бие сэргээж ийн гэсэн үг. Усандаа бол ерөөсөө биш. Тэгэхээр ийм төрлийн пласибо эффектийг ийм нэг сэтгэлгүй заваан гарууд бол хэрэгжүүлж мөнгө олдог жишээ Монголд ч гэсэн бас байдаг. За ингээл өнгийн лаа, мөнгөтэй болгодог гэх нь сэтгэл зүй тайвшруулдаг юу ч гинөө баахан өнгөтэй ийм гэлэн лаа хийснээр тэрийг одоо зах зээлийн үнээс харьцангуй өндөр үнээр зараад сууж байгаа хүмүүс бас байдаг. Бас яг энэ эффектийг одоо ингээд ашиглаад сайн үр дүнд хүрсэн жишээнүүд ч гэсэн олон байдаг. Сайнаар ингээд ашиглах юм бол бага зэргийн үр дүнтэй. За харин муугаар ашиглаад хүмүүс бол асар их мөнгийг бол кармаалж чаддаг байгаа. Яг энэ шиг нөгөө бурхны Жон маань пласибо эмээ ирсэн хүмүүст архаг өвдөлт янз бүрийн асуудлуудыг эдгээдэг юм гэж сурталчилдаг байсан. За тэгээ нөгөөдөл нь гүн гүнзгий итгэцэн байгаа болохоор зарим хүмүүст үнэхээр нөлөөлж байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээ тэрийг судлаад үзсэн чинь passion flower буюу passiflora гэдэг нэртэй тийм цэцгийг зүгээр л нунтаглаад хийцэн тийм зүйл байсан. За энэ passiflora гэдэг цэцэг нь болохоор ер нь ингээд байгалийн гарлаараа бол тайвшруулах үйлчилгээтэй, зүрхний цохилтыг удаашруулдаг, нойрыг сайжруулдаг, стрессийг багасгадаг болохоор хүмүүс эртнээс буюу бүр 1500 оноос хойш хэрэглээндээ одоо оруулж эхэлсэн юм байна. За тэрнээс гадна crystal bed буюу болор ор гэсэн нэртэй эмчилгээ бас сүнснүүдээр эрчимжүүлсэн ус гэдэг зүйлийг хүртэл одоо нөгөө John of God маань зардаг байсан ба. Тэгээ энэ бүхнээс нь харахад бол бурхны Джоныг анханаас нь дагсан хүмүүс мэдлэг боловсрол багтай хөдөө тосгоны хүмүүс байсан гэдгийг бас санах хэрэгтэй. За тэр хүмүүс хотын амьдрал, за орчин үеийн эмнэлгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж, давуу талууд нь юу байдаг гэдгийг огт мэддэггүй хүмүүс байсан. Тийм ч болохоор эмчилгээ авч чаддаггүй ядуу тарчих хүмүүст бол нөгөө нэг нунтаг имээ өгөөд чи эдгэрсэн энэ бол бурхны бас миний ач гавья гэж хэлдэг байсан маа. За тэгээд энэ хүний талаарх яриа амнаас ам дамжин яригдаж жинхэнэ утгаараа одоо ингээд аман маркетинг болж чадсан байгаа байхгүй юу. Зориуд нөгөөгчин эмнэлэг энтер байхгүй одоо алслагдсан газруудыг сонгоод тэнд очичоод бурхны нэрийг бариад хүмүүсийг хуураад байгаа багахан хэмжээний мөнгийг нь хуу хамдаг байсан. Ингээд олон хүний итгэлийг олоод өөрийгөө үнэхээр бурхны элч гэж итгүүлсний дараа энэ хүний чадварууд хэвлэл мэдээлэл бас телевизээр цацагдаж эхэлсэн. Тэгээ бүр энийг нь ярихаас ч ичмэр CNN, ABC гэх мэт томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бурхны Жоны талаарх түүхүүдийг бараг судлаагүй шахам хит өөдрөг үзлэр нэг талыг ингээд барьж магтаж цацаж эхэлсэн. Ингээд эцэст нь бол бурхны Жон амьдралынхаа хамгийн том боломжийг атгаж авсан. За тэр нь юу байсан бэ гэхээр Oprah Winfrey-гийн алдартай шоу болох Oprah's Next Chapter гэд нэвтрүүлэгт түүнийг уриад тусгай дугаар хүртэл бэлтгэж гаргасан билээ. За энэ үеэр бол Oprah түүний амьдралынх нь үнэт зүйлс дагагчдаа яаж эдгэж бас өөрчилсөн дэлхийд даяар эерэг нөлөө үзүүлсэн талаар нь яриад түүнийг бурхны элч гэж танилцуулж байсан. Ерөнхийдөө бол дэлхийд даяар энэ хүнийг таних мэдхэд Oprah бас нэлээд хүчтэй нөлөөлж чадсан гэсэн үг. За тэгээд энэ цаг үеэс хойш нөгөөгчөн өөрийгөө бараг дэлхийн төв цэг гэд бодоод явж исэн байх. Гэхдээ аажимда бүх зүйл өөрийнх нь эсрэг эргэж эхлэхийг тэр бол хараахан мэдээгүй байсан. Unitel Group нь хүмүүсийн цахим орчин дахь аюулгүй байдалтай холбоотой мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй нөлөөллийн компанид ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. За энэхүү ажлаараа кибер аюулгүй байдлын тухай мэдээлэл анхааруулга өгөх агуулгыг сонирхолтой бас өвөрмөц байдлаар хүргэж байгаа. За хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн үйл явдлыг ашиглаад цахим халдлагын эрсдэл
түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх ойлголтыг нэмэгдүүлж нийгэмд дараах олон баримтуудыг ил тод байдлаар хүргэж байгааг та бүхэнд одоо дуулгая. За жишээлх юм бол 2025 онд Монгол улсад цахим зайлангийн улмаас 694 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэн юм байна. Бас сүүлийн 5 жилд заллах гэмт хэрэг 296% өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. За Монгол улсад үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь цахим орчинд одоо үйлдэгдсэн үзүүлэлттэй байсан. Тэгэхээр энэ мэтчлэн бодиттой баримтуудыг олон нийтэд ил тодоор зарлаад энэхүү компанид ажлыг хэрэгжүүлж байгааг харахад бол таатай санагцсан. Та бүхэн илүү одоо дэлгэрэнгүй мэдээллийг Unitel-ийн албан ёсны вебсайт бас Facebook-ээс нь авах боломжтой. За аюулгүй дижитал орчин хамтдаа бүтээн уриатайгаар хамтран ажилласан Unitel Group-тэй баярлалаа. За одоо тэгэхээр хэдүүлээ Бурхны Жонны аимшигын заллангуудыг нь дистаратаагаар мэдэж авцгаая. Ингээд ярахаар бүр илүү та бүхэнд ойлгомжтой болоод ирнэ. За нэгдүгээрт Бурхны Жон өөрийгөө эмч биш гэж хэлдэг мөртлөө эмчлэгч гэсэн гуншинг бол өөртөө өгсөн. Боловсрол мэрэгжлийн чадвар байхгүй гэдгээ гайхуулж, за энэ нь бол түүнийг жинхэнэ одоо сүнслэг эмч гэдгийг нотолж гинэ гэж итгүүлж одоо ярьдаг байсан. Хэвлэл мэдээлэл сэтгүүлчид түүнийг сурталчилж эхэлснээр түүний одоо нэр хүнд нь огцом өссөн. За 2012 онд Опра түүний сайн үйлс эмчилгээнийхэн талаарх тусгай дугаарыг бэлтгэж гаргасан. Хүмүүс бүр Oprah's Healer буюу Опрагийн эдгээгч гэж хилэнгүүт одоо Бурхны Жоныг ярьж гэн гэж шууд одоо мэддэг болсон юм билээ. За нэвтрүүлэг цацсан цагаас хойш Опрагийн нэр бол энэ хүнээс бараг салаагүй. За хоёрдугаарт гэх юм бол түүнээс чадварынхан талаар асуусан чинь тэр өөрийгөө болохоор Бурхны сав буюу за энийг нь одоо ингээд тайлбарлаад хэлэх юм бол одоо бурхан эсвэл сүнс биед нь орж дүүрэгдэг, сүнсний одоо орж биеждэг сав гэсэн утгаар тэгж өөрийгөө одоо Бурхны сав гэж хэлдэг байсан юм билээ. За тэгээд нөгөөх нь одоо гар бие хөлийг нь хөдөлгөөд өвчтний биеийг хаана зүсэх, хаана хутгаа хийхийг, хаана одоо нөгөө хайчаа ингээл дүрж гарах уу энэ төр гэдгийг нь шийддэгэ гэж ярьсан байсан. Тэгчээд хамгийн амар нь эмчлүүлсэн хүний одоо өвчнөө эдгэрэхгүй байх юм бол хангалттай итгээгүй гэсэн балай тайлбар одоо хэлдэг байсан ба. Жишээ нь одоо нэг склерозтой эмэгтэй байсан юм байна л да. Тэгээд над дээр хэмжлэгээ хийлгчих юм бол дахиад чи алхаж чадна гэд нөгөө хүнд бол амласан байгаа. Тэгэхээр нь одоо John of God-д $5,000 төлөөд хуучин хэвэндээ тэр эмэгтэй ол үлдсэн. Ямар ч одоо үр дүн гараагүй. Бас нэг эмэгтэйг бол 1998 онд хөхний хорт хавдрыг нь эдгэн гэж сүнснүүд нь амлсан гэж яриад бас л одоо мөнгийг нь аваад эмчилгээ нэртэй юмаа хийгээд за нөгөө эмэгтэй нь болохоор 2003 онд нас барсан юм байна. Тэгээ ичгүй энэ хоёр эмэгтэйг болохоор надад хангалттай ерөөсөө ингэж итгээгүй, бурханд итгээгүй, бүрэн итгэл үнэмшил байгаагүй болохоор эдгэрч чадаагүй гэсэн тийм одоо балиар тайлбарыг хэлж байсан. Хэрвээ дагагчд нь хангалттай одоо итгэж өгөхгүй, эсвэл түүний ганцаарч алсан эмчилгээнд мөнгөнд хүрэхгүй, бас яваад очих цаг ингээд зав ерөөсөө байхгүй ах юм бол тэднэрт нөгөө пласибо юмнуудээ санал болгодог байсан. За угаасаа тэрүүгээрээ одоо жилд $40 сая олдог байсан болохоор заавал ирэхгүй байсан ч ашигтай хിവэрэл байдаг байсан. За тэгээд нөгөө Опрагийн нэвтрүүлэг бас 60 Minutes гэдэг нэг Австралийн тийм нэг YouTube бас сувг байдаг. Тэрний дугаарт нь орсныхан дараачаас Бурхны Жонны талаар эвгүй мэдээллүүд ихнээсээ дуулдаж эхэлсэн. Хохирогчид түүнтэй ганцаараа байх үед нь болж исэн аимшигтай хүчирхийллийн талаар яриа бол дэгдээд эхэлсэн. За цөөн биш олон гэрчүүд энэ дээр нь бол гарч ирсэн маа. Тэгээд тэр талаар нь өөрөөс нь ингээд нүүр тулаад асуусан чинь тэр эмчилгээний нэг хэсэг байсан. Эрэгтэй хүнд бас заримдаа хүсэл байдгиймаа гэсэн эвгүй тайлбаруудыг өгч ирсэн. Хожим нь бол түүнийг албатан аман бэлгийн харилцаанд оруулсан, сүнслэг эмчилгээний үеэр бэлгийн дарамт үзүүлсэн, бас өөрийнхөө өрөөнд тэгээд эмэгтэйчүүдийн 0 дотор хүртэл хүчирхийлэл үйлдэжсэн гэж буруутгасан билээ. Ингээд энэ мэдээллүүд ил болсны дараа католик сүмийнхэн бол түүнтэй ямар ч холбогдлогүй гэдгийг зарлаад телевизээр давхар анхааруулгыг өгсөн. Тэгээд тэрэн дээрээ гайхамшигтай эмчилгээ эсвэл итгэлд суурилсан эдгэх гэх мэт үг хэллэг ашиглаж алдар нэр хүнд хайж байгаа хүмүүсээс ялангуяа тэр зүйлээрээ ингээд мөнгө олж авах юм бол болгоомжтой байгаарай гэж сүмийн зүгээс анхааруулсан. Гарах гарцгүй болсноо яасан нөгөө Бурхны Жон маань өөрөө бол дараа нь цагдаа дээр яваад ицсэн билээ. Тэгээ шүүх бол эхлээд 12 хохирогчийг сонгоод мэдүүлэг авах гэжсэн чинь за энэ хэрэг ил болсны дараа прокурорын байгууллагын тусгай утас бас тусгай шинээр мэйл хаяг хүртэл нээх шаардлагатай болсон. За тэгээ яасан бэ гэсэн чинь 30 цагийн дотор 200 гаруй гомдол ирээд
сүүлдээ дэлхийн өнцөг булан бүрээс бол 600 гаруй хүнээс бэлгийн дарамт бас хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл хүлээж авсан юм байна. Тэгээ сүүлдээ 4 эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаад 19 жилийн хорих ял одоо John of God авсан юм байна. За тэрнээс хойш 1 жилийн дараа дахиад 5 эмэгтэйтэй холбоотой хэрэгт буруутгагдаад нийт ял нь бол 63 жил болж одоо нэмэгдсэн юм билээ. Гэхдээ цар тахлын үеэр эрүүл мэндийн байдал нь муудаад тэр бол ердөө 2 жил шоронд хоригдоод дараа нь гэрийн хороонд шилжсэн. 2021 он гэхэд дахиад 44 хохирогч гарч ирсэн. Тэгээд нэмэлтээр бол 10 хүчингийн гэмт хэрэгт холбогдсон шүүгтгэр болсон юм байна. За 3 дугаарт нь болохоор нэг эвгүй зүйл бол гарч ирсэн юм. За тэр нь юу байсан гэхээр Бурхны Жоны төрсөн охин нь Долва гэдэг эмэгтэй байт юм байна л да. Тэр болохоор өөрийг нь 14 нас хүрэх хүртэл нь аав нь одоо ингээд хүчинтжсэн гэсэн зүйлийг мэдүүлээд одоо ингээд гараад ирсэн. Баг байхад нь л аав нь өөрт нь хүрхийг албаддаг, тэгчээд өөрт нь хүч хэргэлдэг байсан гэж ярьсан. За тэр үедээ ааваасаа айгаад сүүлдээ бол гэрээсээ цухтаад ахиж хизээч ингээд гэртээ хараагүй талаараа ярьсан байдаг. Джон бол анх баригдчих үеэр интернетээр одоо янз бүрийн мэдээлэл тарж исэн. За зарим сэтгүүлчид болохоор түүнийг ингээд анх одоо хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн хэрэгээр баривчлагдсан. Дараа нь болохоор нөгөө бэлгийн хүчирхийллийн хэрэгүүд нэмэгдсэн гэж бол бичсэн байдаг. За харин бусад их сурвалжууд дээр болохоор яг ингээ эсэргээрээ эхлээд бол нөгөө бэлгийн хүчирхийллийн хэрэгээр баривчлагдаад дараа нь нөгөө галт зэвсгийн хэрэг нэмэгдсэн гэж бол бичсэн байдаг. Тэгээ ямар ч байсан тодорхой нэг зүйл нь юу байсан гэхээр алдар нэр хүндийн оргилд хүрэх үедээ John of God болохоор хууль бусаар олон төрлийн галт зэвсэг эзэмшдэг байсан гэдэг нь батлагдсан юм байна. Урд нь одоо дурдсанчлан Johnny охин бол өөрийгөө 10 настайгаас эхлээд хүчиндүүлж исэн гэж мэдүүлсэн. За тэгчээд Johnny одоо хамт ажилладаг нэг хүнээс тэр охин нь болохоор жирэмсэн болоод тэрийг нь мэдсэний дараа охиноо бүр ингээд зулбтал нь зодсон байгаа. Яг энэ жирэмсэн болж байсан гэсэн асуудлаас болоод Джонтой хамт тэр нөгөө сүнслэг одоо эмчилгээнд нь ажилладаг байсан хэд хэдэн хүнийг гэмт хэрэгт нь орооцолтсон байж болзошгүй гэсэн хардлага бас гарч ирсэн юм билээ. Тэгээд өөрийнх нь л охин зөвхөн ингээд насанд хүрээгүй ганц хохирогч байсан юм бол биш. Эхний 30 цагийн дотор ирсэн гэдээсэн нөгөө 200 одоо мэдүүлгийн тодорхой хувийг насанд хүрээгүй хүмүүс эзэлж исэн гэдг нь тогтоогдсон. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд педофил байсан гэж шууд утгаар нь ойлгож байна. За дөрөвдүгээрх нь болохоор Бурхны Жоны талаарх мөсөн уулын одоо бүр ёроол хэсгийг өгүүлэх тийм хэсэг байгаа. За түүнийг баривчилсны дараа Бразилийн засгийн газрын зүгээс клиник болон хувийн эзэмшлийнх нь газрыг шалгаж эхлэхээр болсон юм билээ. Тэгээд яасан бэ гэхээр нөгөөгчөн газар доор хүүхдүүдийг хордог, эрх чөлөөг нь хасаад одоо боол юм шиг ашигладаг байсан гэсэн мэдээлэл ил болсон байгаа. Тэгчээд тухайн хүүхдүүдээ өөрийнхөө одоо ферм дээр ажилуулад заримыг нь хорж одоо хүчирхийлдэг байсан гэсэн мэдээллүүд бол дурддагдсан. За тэгчээд зориуд тэр хүүхдүүдийг жирэмсэн болгоод төрсэн хүүхдүүдийг нь зардаг байсан гэж үздэг. Өөрөө хүчирхийлэхээс гадна өөр хүмүүст ч гэсэн биеийг нь үнэлүүлдэг байсан байж болзошгүй гэж үзэхэд хүрсэн юм байлээ. За хохирогчдын төрүүлсэн яраа хүүхдүүдийг ойролцоогоор $50,000 хүрэх үнээр зардаг. За тэгээд энэ тентхийн улс руу зарсан гэсэн мэдээлэл байдаг. Johnny хувийн амьдралынхаа талаар судалж исэн сайн дурын итвэхтэн Sabrina Bettencourt гэдэг эмэгтэй одоо байдаг юм байна л та. За тэгээд тэр эмэгтэйгийн хэлснээр бол John of God эмэгтэйчүүдийг жирэмсэн болгоод хүүхдүүдийг нь $17,000-аас $70,000 хооронд зараад дараа нь эхийг нь хөнөөдөг байсан гэж ярьсан байдаг. За тухайн эмэгтэйчүүд нь 10 гаруй жилийн турш хүүхэд төрүүлж байжгаад тэгээд дараа нь болохоор амиа алддаг байсан гэсэн эвгүй мэдээллүүд ч гэсэн байдаг. За Сабрина болохоор шашны одоо юм удирдагчдаас болж хохирсон эмэгтэйчүүдэд туслах зорилготой тийм нэг байгууллага одоо хариуцж ажилдаг байсан юм байна. Тэгээд дор хаяж 3 твээс ирсэн эмэгтэйчүүдтэй ярилцаад тухайн хүмүүс Жоноос хүүхдийг бол $50,000 худалдаж авч исэн гэж Сабринад бол ярьсан байна. За ингээд энэ мэдээллүүд дээр үндэслээд Сабрина болохоор Жоны талаар бүх зүйлийг илчилж ярьсны дараа олон удаагийн занл хийлсэн тохиолдлуудтай таарад тэгээ сүүлдээ бүр нөгөөх чинь нуугдаж амьдрахаас аргагүй болсон юм байна. За 2019 онд Johnny хэрэг шүүхэд шилжиж явах үеэр Сабрина бол гинэт амиа хорлож нас барсан. Түүнтэй ойр байсан хүмүүсийн хэлснээр бол Сабрина олон 7 хоногийн турш стресс, дарамтанд орж туйлдсан байсан гэж ярьсан ч гэсэн зарим хүн түүнийг бол амиа хорлоогүй харин бусдад алуулсан гэж үздэг юм байлээ. За гэхдээ арай өөр нэг мэдээлэл нь гэх юм бол Сабрина өөрөө ингээд аюултай нөхцөл байдалд орсон байсан болохоор араас нь хайж исэн одоо энэ занл хийлж исэн хүмүүсээс болоод албаар ингээд төөрөгдүүлэхийн тулд амиа хорлсон болгож
нуугдсан байж магадгүй гэж үздэг. За Бурхны Жоны талаар хамгийн бага яригддаг мэдээлэл нь гэх юм бол одоо түрүүний дуртагдчихсан нөгөө газарт орох байгууламж нь юм байна. За Жон эмчилгээнээсээ олсон мөнгөөрөө өөрийнхөө эзэмшлийн газарт нэлээд том тийм зойр ухуулад тэрийг хорих байр болгоод хохирогчдыг тэндээ нуугаад хүчирхээлдэг бас хүний найманд ашигладаг байсан гэсэн таамаг бол байдаг. За энэ талаарх мэдээлэл гэхдээ яг ингээд 100% үнэн гэж батлагдаагүй ч гэсэн олонний дунд хамгийн их дургуутслыг нь хүргэсэн тийм хар бараан мэдээлэл байсан. Хүмүүс хэдэн 100 бүр хэдэн мянгаараа хохирч сая хүн түүний нөлөөлөлд автчихсан. Тэгэхээр энэ хүн зүгээр л өөрийн ингээд дотроо бодож исэн зүйлдээ хит их итгээд тэрийгэ бусдад итгүүлж ярих чадвартай худалч бас бусдыг ятгах үнэмшүүлэх чадвартай тийм манипулятор өөртөө бүх зүйлийг ашигтай байдлаар эргүүлж чадсан ловерчин байсан гэдгийг ингэж олон нийт мэдэж авсан түүхтэй байна. За тэгэхээр яг энэ хүний жишээгээр бол очоод ингээд хараад уулзаад баахан хуурамч үйлчилгээ хуурамч эмээг нь худалдаж аваад бүгд бараг итгээд ингээд тархитуулаад тэр байтугай опера хүртэл энэ хүнийг шүтээд сүйдмэд болж исэн гэхээр хүмүүс ингээд цагаа тулахаар ямар амар итгэмтгий болдог гэдгийг та бүхэн ерөнхийдөө ойлгосон бах. За эмчилгээ хүсээд очиж ин гэхээр мэдээж л ядарсан, туйлдсан, өвдөж хавцсан, шаналсан хэцүү болоод ерөнхийдөө бол энэ хүн дээр очиж байгаа штэ. За түүнээс шингээл өвчнгүү хөрөнгө мөнгөтэй за эсвэл ингээд мэдлэг боловсралтай ангаах ухааны тодорхой төвшөнд мэдлэгтэй за тэгээд улс суурьтай эмчилгээний аргуудыг ангаах ухаан ингээ өдөр болгон туршиж судалсаар байгаа гэдгийг мэддэг хүмүүст ийм хүн дээр ер нь очих угаасаа шаардлага байхгүй. За тэрнээс гадна ямар нэг шашин ингээд хит экстрим болоод ирэхээр утгаа алддаг гэдгийг энэ түүх бас сануулж байгаа санагцсан. За шашин шүтэх шүтэх эрх бидэнд бол байдаг. Гэхдээ тэр нь ихтэйд ингээд хитрхи их туйлшаад ирэхээр бас хэцүү юмнууд бол маш их болдог. Тэрийг бол та бүхэн ч гэсэн ер нь нэлээд их дуулж исэн бах. Ер нь л хүмүүс ингээд мэддэггүйгээсээ болж их алддаг. За итгэснээсээ болж бас их алдсан жишээнүүд бас зөндөө байдаг. Одоо үед ингээд сошиал орчинд бол залилан бүр ингээд утгаа алдсан. За тэрэн дээр ч гэсэн мэддэггүйгээсээ болж алдсан байдаг. Тэгэхээр ялангуяа залуучууд маань ингээд ээж аавтаа, эмээ өвөөдөө хүүхдүүдтэй цахим залиланд өртөхгүй байхыг анхааруулад хилээд ингээд тайлбарлаад өгж байгаарэ. За Unitel-с зохион байгуулж байгаа аюулгүй дижитал орчин хамтдаа бүтээе гэсэн ураатай энэ компанид ажил өнөөдрийн дугаартай маань бас нэлээд агаар нэг юм шиг санагцсан. Ингээд дугаараа дуустал нь сонссон бүх сонсогчдод баярлалаа. Та бүхэн энэ удаагийн дугаарын талаар сэтгэлдээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Хэдүүлээ маргааш орох нэмэлт дугаараар эргээд уулзъя.